Энэ удаагийн дугаараар эмэгтэйчүүдийн хэрэглээ, эмэгтэйчүүдийн хар талд орох талаар илэн далангууд дэлгэрэнгүй ярьлаа. Бичлэг тайм кодтой учраас сонирхолтой хэсгээ сонгоод үзээрэй. Дараагийн бичлэгээр Рэймонд Дино орно. Энэ подкаст 3000 лайк хүрвэл апплод хийж амлая. Тиймээс реклам явах зур лайка өрөө. Яаж мас нэмэх үү? Ихэд яаж чин хасах уу? Багид. Ийм хариулт хэтэрхий бага байвал та миний бичсэн тарих ба хоол номыг худалдаж аваарай. Энэхүү шинжлэх ухааны үндэслэлтэй ном таны хооллолтыг зөвшрүүлж, олон эргэлзээг тань тайлна гэдэгт итгэлтэй байна. Ном авахыг хүсвэл тайлбар хэсэгт байгаа хаягууд руу чатчээрэй. За, энэ удаагийн сэдв болвол эмэгтэйчүүдийн хэрэглээний талаар хоёлаа яригээд тохирсон байгаа тийм. Тэгэхээр би энэ бичлэгийг юу яагаад хийх гэж байгаа вэ гэхээр саяхан би нэг найзтайгаа уулзахгүй. Саяхан гэжтэй нэг 6 сарын өмнө ч юм уу. За тэгээд хамт жимд одоо бэлтгэл хийдэг гэсэн найз маань надад бас нөгөө хуучин нөгөө амьдрал бэлгийн амьдралын талаар надад бас ярьсан байхгүй. Юу гэж ярьсан бэ гэхээр нэг жимд явж байхдаа нэг бүсгүүтэй танилцаад ер нь бол тодорхой хэмжээний бэлгийн амьдралын уулздаг байсан байна л да. За тэгээд тэгсэн чинь тэр бүсгүүн тэмцээнд орох гээд явж нэг багш магш авсан гэд нэг явж исэн байна. За тэгсэн чинь л тэр хоёр ингээл хайлтвал тэр үеэр нь уулзж яхад нь биеинд нэг тийм сонин өөрчлөлтүүд гарсан байгаа байхгүй. Яларч эхэлсэн тий. Тэгэхээр ямар өөрчлөлтүүд гарсан бэ гэхээр нөө царай жоохон өөр болоод арай өөр царайтай болоод за дээрэс нь одоо нөө клитер энтер нургаад за ингэж одоо өөрчлөлтүүд гараад биен дээр нь жоохон өсөрч байгаа иршүүд болоод эхэлсэн байл та. Тийм вирализац гэдэг л. За тэгэнгүүт мань хүн тэрийг нь мэдчихээ. За чи янз бүрийн хэрэглээд байгаа юм шиг үстэй ууралсан юм байна. Тэгсэн чи өстой тийм байхгүй үгүй мөгөө хариулсан. За тэгчээд мань хүн нөө одоо тухайн үед бол их гайгүй байж байгаа. Тэгээд сүултээ ер нь уулзгаа болоод огттой харьцгаа болсон. Түүхээ бас ярьсан байхгүй маань. За тэгэхээр ийм зүйлийг гаргахгүй тул одоо хоёул энэ бичлэгийг дүнгиж сонирхож байгаа хэрэглэхийг одоо бодож байгаа ч юм уу те эргэлзэж байгаа хүмүүст зориулаад хийчих гэж бодож байна. Тамирчин өмнө хэрэгэлдэг ч юм уу тийм хүмүүс бол энэ бичлэгийг битгий үзээрэй бас нэмэх 18 сэдв яригдах учраас бас хүүхдүүд байх юм бол дэлгэцнээс холдуулаад энэ бичлэгийг үзэхгүй байсан. За тэгэхээр эхний асуулт. Янз бүрийн одоо юм тэрэг хэрэглэх нь тухайн хүний өөрийнх нь эрхийн асуудал л та тий. Тэгэхээр чиний хувьд бол ямар эмэгтэй хүн хэрэглүүл зүгээр гэж бодож байна? За ямар ч эмэгтэй хэрэглэхгүй л зүгээр гэж эхлэндээ хэлье. Ойлгомжтой. Энэ чинь бол гормоны одоо тоглолт шүү дээ тий. Эмэгтэй хүн чинь ямар эмзэг гэдэг юм те. Тэр талаас сайн судлах хэрэгтэй. За бүр яг хэрэглэе гэдэг л тий. Жишээлх юм бол одоо ингээд ямар хүн дэлхийн топ одоо би яг надад хэлж байгаа тийм хүмүүсийг харчаад тийм болъё гэж бодоод одоо ердөөсөө миний хувьд бодвол амар гоё пропорцтой гоё төгс нь одоо биений галбартай эмэгтэй хүн ердөөсөө хэрэглүүл зүгээр одоо бикини ярьж штэ яагаад гэвэл энэ спорт дээр яг булчингийн ургалтай тийм эмэгтэй хүн бас нэлээд галбараа сайжруулж болно. Тэгвэл тайзан дээр ялангуяа хамгийн гоё пропорцтой гоё бие түүхс авсан эмэгтэй хүн ердөөсөө л гоё харагдан те өмнө дээр гоё урт хүлтэй тайлан нари тэгээд нөгөө гоё биений галбартай үйл ердөөсөө хамаагүй үзэмжтэй харагдана. Жишээ бөгөр нэг тийм яг заяасан ген авахгүй гаднаасаа те биений пропорц муу эмэгтэй юм байвал ердөөсөө энэ спортоор нэг амар хичээлээд хэрэггүй яг нөгөө аматер төвшөнд тэмцээн орж олно л доо. Тэгвэл хизээж мистер Олимпиан генгүү эмэгтэй хүн орж чадахгүй гэж би боддог. Яг гэвэл миний хэлсэнгээр биений галбар маш чухал. Тэгэд ч угаасаа бас тэмцээн оролтоо орё гэдэг бол бас мөм хийх асуудал юм те. Одоо бүгдээрээ л бараг топ удаж юм өмтэй те. Тэр бас тэр зүгээр гаднаас хэлж яана. Ердөөсөө л биений галбар сайтай л байвал би. Тэгээд сайн багш сонгож хэрэглүүл зүгээр гэж хэлье. Эхний ээлжин нэг хотын аврагч гэдэг юм уу жижиг тэмцээнд орж үзээд те. Тийм тэгэхээр нэг эхнээ хэрэглэж шаардлагагүй шүү дээ. Ердөөсөө бикини натуралаар ороод тэгээд бусад тамирчтайгаа бие харьцуулаад өөрийгөө харьцуулаад нэлийн гайгүй боломжтой ирээдүйтэй цаашаа хөгжих боломжтой гентэй болвол за тэр талаар бас жоохон сонирхож болох нэ. Тэгээд ген бас
3 4 жил хичээллээд одоо генетикийн хувьд тулаад ирэх юм бол тийм эмэгтэй хүн ердөөсөө тийм бас эрэгтэй хүмүүсийг бодвол илүү удаан булчин гемаасаа авдаг те илүү яаж хэлэх вэ хэцүү байж те биений галбираа гаргахад явдал эмэгтэй хүн ч угаасаа биорганизм чинь тесэн давар багтаа те эстроген өндөртэй өөх шатлалт нь жоохон удаан процесс явдаг. Эрэгтэй хүний бодвол те эрэгтэй хүн чинь амар булчин том бодвол бодис солилцоо амар хортон те бас асуудал байна. Сарын тэмдэг ч гэсэн хатуу дэглэн бариад хатуу бэлтгэхээр сарын тэмдэг ч гэсэн хойшлдог гэдсэн цикл нь шүү дээ. Цикл нь бас өөрчлөлт магадлал амар өндөр байдаг гэсэн. Би өөрөө нэг эмгтээтэй барьж бэлдэж байгаа болохоор нэг нэг өмнө нэг 2 3 бэлдэжсэн бүр 15 16 он. Тэгээ тэр үед чинь би миний мэдлэг бас нэ яг энэ талаар нэг амар байгуу гэдэг яг ойролцоо яах вэ юу их үү гэж юм ойлгож мэдж байгаа тийм өөхөө яаж шатаах вэ яаж бэлтгэх үү тэрийн талаас нэг гайгүй хідэн бэлдсэн. Тэгээс амар бүр гүн олол тий одоо ороогүй тэгтээ сүулт одоо ингээд судлаад үзэхээр юуны талаар болол эмгтэй сторидын талаар бүр амар хаалттай юм байлээ. Нэг амар их мэдээл байдгүй юм байлээ. Чи бас өөрөө нэг талаар нэг хэлчихгүй юу? Саяны хэлээд байгаагаар сарын тэмдэг тэр багасж ирэхгүй байгаа тэр лептинтэй холбоотой. Лептин өөхний эдсээс ялгардаг. За тэр багасчих юм бол за энэ хүн турж өгөх гэж байна. Юун жирэмслэх гэдэг тийм. Яг тийм учраас одоо сарын тэмдэг энэ төр хойшлж байгаа юм. Наа чи бас өөртөөсөө нөгөө удаан өндөр ачаалтаа тий банк юу гэдгэлээ нөгөө стрессинг гормон, кортизол гормоноос өндөр ялгараад эмэгтэй хүн ч гэсэн тий энэ үед чи угаасаа би жирэмслэх магадлал амар хэцүү гэж үздэг юм лээ тий. Бас тэр лептинтэй яг чинь хэлж авч амар холбоотой юм билээ тий. За тэгэхээр ямар гаж нөлөө, сөрөг нөлөө гарч за хамгийн тод ялал хоолойны өнгө солих гэж би боддیں۔ Having had a deep voice all of my life, and yes, testosterone will drop your voice into the Sam Elliott zone. Ялгараад эхэндээ бол тийм хоолойны өнгө солилцсон байвал ойлгомжтой. Тэгээд гой биетэй ойлгомжтой юм хэрэлцэн тийм. За мөрний хэлбэр. За натурал эрэгтэй хүн том мөртэй бүрэнгийн бүрхтэй байж чадахгүй. Эмэгтэй мөртэй байвал ойлгомжтой. Гэрсэн. За тэгээд нөгөө вирализат гэхэр чинь тий одоо маску юу гэлээ маскулинизат наад өмнө чамд надаа нэг ордгоо. Тэр чинь бол ердөөсөө эрэгтэй хүний ургадаг хэсгүүдээр эмэгтэй хүн ус ургадаг гэж тий сахал жоохон тэгт бүр эрэгтэй хүн шиг тийм амар юм. Тэгэхээр жоохон хар өснөд ургаад эхэлт юм байлээ. Бас батгшуулна тий арьс тослог тий батг гарах маш өндөр магадaltaй ус уналтай амдэргэн одоо эрэгтэй хүний шиг ус уналтай талтай юм билээ. Биш хамгийн тэр нөгөө асуудал нь бол нөгөө эрэгтэй хүний нөгөө одоо чи сая нөгөө гэж глитер тийм ургадаг. Ердөөсөө техник амар том биш те нэг 5 зэнж мэнж урахгүй л те техник хэдэн миллиметр ургасан. Хүүс солж байгаа тохиолдол нөгөө аюух тестостерон яриад тэр бол ойлгомжтой. Бас нэлээд бас том өөрчлөлт юм байлээ те. Гэхдээ наа чи маш удаан хугацаанд те. Тэрээс дэмзээ билж байгаа юмхтэй хүн бол ойлгомжтой. Тийм ургаад ивэл эрдээс чи амар том red flag ч те. Нэг юм болж байгаа. Яг хөө биднээс ингээд анзаарахгүй ч гэсэн нөгөө партнер шүү дээ. Партнертай хахтал анзаарагддаг гэж яасан. Бас нэг яг хөө бас сул талууд зөндөө байгаа те. Энэ бол сургууль нөлөө зөндөө байгаа шүү дээ те. Бас давуу талдаг юм гэсэн. Эмхтэн хүн илүү либидо ялгардаг. Илүү тавилт нь бүр амар сайн мэдэрдэг гэсэн амар нөгөө оргазм шүү дээ те. Эмхтэн одоо ингээд coming гэж дээ. Тэгэхээр амар сайн. Тэгээ олон удаа илүү хүчтэй мэдэрдэг гэсэн. Бас өшөөний сургууль нөлөө нь бол нөгөө эмхтөний одоо яг ингээд нөгөө сэргэлэн хөдлөхөр чи эмхтэн нойтон болдсон шүү дээ. Одоо яаж хэлэх юм монголоор тийм мохоо үгээр хэлгүй жоохон ингээд вэт болдсон шүү дээ. Тэр нь бас суулардаг гэсэн вэт болох болчдөг гэсэн тийм асуудал байгаа гэж би уншиж байсан. Тэгэхээр бас сургууль нөлөө нь амар өндөр тий. Биний хувьд бол эмхтэн хэрэглэхгүй л гэсэн гэж би хэрэглээ. Одоо охтууд ялангуяа тэмцээнд бэлтгэж байгаа одоо ингээл нэг яаж хэлэх тэр багш нарыг хинэхгүй гарууд нь шүү дээ тий. Өөрсдөө яаж тарихаач мэдэхгүй, хоолны технологи яаж мэдэхгүй. Зүгээр та нарын Германаас мөнгө авах гэж тий. Энийг хэрэлж. Энийг дүү тийм асуудалгүй тий. Яахчгүйгээд ахаар нөгөө эмэгтэй чинь тэгэл багштай итгэж шүү дээ тийм ээ. Өөрөө мэдлэг авахгүй энэ талаар гадаад ч амар мэдлэг баг одоо ингээд мэдлэг болоод ингээд мэдээл бол амар бага хахад ингээд амар open биш те одоо бид нэр одоо стероид эргэтүүнс ярьдаг шиг биш эргэтүүнс бүр амар нууц юм байна маш ховор мэдээлэлтэй байлаа. Гэхдээ тэгээд тэр талаар хэдийн гайгүй ярьдаг тамирч нар байгаа. Тэрнээс
сонсохоор яг миний одоо сүүл нэг дахад нэг сонсож байгаа юм гэдэг бол анхны цайглаа би өөрөө цайгласан гэж мэдээгүй гэсэн. Зүгээр нөгөө юу вэ штэ менструал штэ нэг 100 таблет аваад өдөр болгоо нэгийг 10 мг та уугаад байсан гэсэн. Тэгсэн чинь нөгөө амар биеийн өөрчлөлтсөн чинь багшаасаа найзаасаа авсан юм байдаг юм өөх шатаад юм байсан гэд тэрийг хэрэглэсэн байхгүй юу. Тэгсэн чинь либидограм биш тэ нөгөө өөхнийхээ нөгөө LHD юу гэдэг юм LD тэгээд LHD илүү тийм нөгөө LD илүүчээр нөгөө юуны холестеролын хэмжээ шүү дээ. Тэгсэн чинь амар гажтай өндөр гарсан. Нэг нь нөгөө сайн муу гараад нөгөөд нь бас тийм жоо хөрслөж шүү дээ. Тэгээд тэгсэн чинь нөгөө эмхтэй хүнээс нөгөө цайгланд ингээд. Тэгээ нөгөөд чинь нөгөө форум дээр энэ нэг зураг явсан чинь наа чи инстор болно шүү дээ гэж хэлсэн гэж юм. Тэгээ анхны цайгланд ингэж орсон. Өөрөө мдээгүй. Тийм. Тэгээд бас за өөрөө нэг тал хэлвэл нөгөө эмхтэй хүний хоолойны тэгээ бас энэ сорог нөлөөнд шүү дээ тий. Бас энэ ч бас лотор хийж үзсэн тий. Нэгд нь амар нөлөөлт юм бэлээ. Нэгд нь нөлөөлөхгүй. За би яг над нэг эмхтэй хүн дагаадсан шүү дээ. Эсвэл би чам энэ бичлэгэнд бас бэлдээд нэг мэдээлэл хайгаадсан. Тэр тэгж ийсэн. За эмхтэй хүн оксандролон шүү дээ. Анавар шүү дээ. Одоо орал юм шүү дээ. Тэрийг нэг нь ердөөсөө өдөртөө нэг 10-аас нэг 5 мг ухад 10-20 мг тэмцээмлэгээр жоохон нэмэгдсэн. Жоохон хэрэгсэн чинь хоолойны өнгө амар хурдна. Одоо ингээд трансгендер шиг одоо амар өдөрсөн байсан гэсэн. Өөр эмгтэй тамир чинь 40 мг-аар ч өдөрч удаа хугацааны явсан нэг өөрчлөлт их амар ялгархгүй байсан гэсэн. Тэр нь бол яг нэг тийм яг бүгдээр найдлан үйлчлэхгүй. Одоо бид нар ч гэсэн те нэг нь одоо яаж хэлэх вэ? Батг гарна, нэг нь өснийх хүн те, нэг нь унахгүй амар гоё яриастай. Энэ бол өөр л лотер юм байлаа. Тэгэж наад хүүхэн хэлж ирсэн өөрийнхөө подкастер. Тэгэхээр би яг өөрөө 10 жил хэрэглэж байгаа хүн өдөөсөө өөрөө амар задгаа ирж байгаа болоо тэрийг л итгэж байгаа. Монголд бол манай ойлгомжтой тий эмгтэй хүнээс хэрэглэж байгаа хэрэглэв гэж ярьдаг, нуудаг амар нөгөө хүн сэдвгээд. Тэгэхдээ ойлгомжтой топ 3 тайзан дээр зогсон эмгтэйрийн бүгдээр л хэрэглээд л байгаа гэж хэлээ. Чиний талаас өөр нэмэх юм юу гэж бодож байна? За саяны нөгөө багш нартай холбоотой асуудлаа дахиад өндөд ярьж. Над дээр бол яг тийм хэд хэдэн кейсүүд ч гэдэг юм уу тохиолдлууд. За над дээр гэхээс биш над дээр хурж ирж одоо холбогдчихсэн хүмүүс. За би урд өмнө ингээд тэмцээнд орж исэн. Тэмцээнд орж явахад бэлдэж байхад тий манай багш намайг цаашаа хараа зогсчихё гэж яхад нэг юм шохоо шиг цагаан өнгөтэй тариамаараа тарьсан гэл тий. Тийм тохиолдол байна гэсэн. Тийм тохиолдлууд миний мэдгээр бол өчтөчнөө байгаа байхгүй. Тэгэхээр тэр эмэгтэй тайзан дээр гарах цаа тамирчин хүн юу хэрглэж байгаа, юу тарьж байгаа гэдгийг хэлэхгүйгээр шууд өөрийнхөө нэр хүндээ бодоод тамирчингаа гарах. Яг уу тэг яагаад тэгжсэн юм бэ гэхээр би бол одоо ингэж бодоод байгаа. Тухайд бол мэдлэг байхгүй, мэдээлэл байхгүй. За тэгээд тамирчингаа лаг тамирчин болгох чинь мундаг болгох чигээл нөгөө манай мэдлэггүй боловсруулгүй ч юм уу те багш нар тэрийг бол хэрэглүүлсэн бас дотроо бол сайн санаал байгаа юм шиг байна. Миний ойлгосноор сайн санаал байгаа юм шиг байна. Гэхдээ тэр яаж нөлөөлөд ямар хуу болох вэ гэдгийг бол уншаагүй, судлаагүй учраас дээрээс нь хэлний барьер шүү дээ хүмүүс чинь барьер. Одоо англи хэл энэ муу хүмүүс бол сайн мэдэхгүй шүү дээ. Тийм ойлгомжтой. Сайн мэдэхгүйгээсээ болоод тэг яг нэг сайн сэтэл нь бол сайхан юм шиг байна. Одоо тамирчнаа л мундаг болох гол дэлхийн топ болох гол тэгэл гаргаад ингээд ягаад тэгжсэн тийм кейсүүд байгаа. Тийм. Тэгтэл яг чи бол энэ талаар сонсч ирсэн үү? Би ердөөсөө одоо хэлэхгүйгээр ингээд саяны хэлжсэн. Тэгтээ яг Монголдоо бол тийм кейс би нэг эмгтэй тамирч нартай бас нэгээс энэ талаар нэг амар ярьдгүй. Нэг асуудгүй. Би ч эрэгтэй хүмүүстэй ч их амар ярьдгүй. Тэгтээ яг чирээс сараа ингээд дамжтай сонсон. Эрэгтэйчүүд юм хэрэгжилж байгаагаа нуугаад байгаа юм чи. Эмгтэй хүн бол бүр юу яагаад чиглэхгүй шүү дээ. Яагаад чиглэхгүй гэж хэлнэ. Угаасаа яг мэдгүй хүмүүст худлаа ирж олоод мэдгүй хүмүүст итгэж болно тий. Бид нар шиг одоо мэдж байгаа энэ спорт одоо ингээд гүн орцоо олон жил ингээд судалгаа тий юм байгаа мэддэг хүмүүс ч ойлгомжтой. Би шууд эмгтэй хүний хараад шууд мэдж байгаа. Энэ хэрэгсэн мөнгө юм уу? Угаасаа ийлээ юм чи. Нүүрний өөрчлөлт шүү дээ. 90 одоо 90-ний болчин ердөөсөө эмгтэй бас анзаарвал бас 90-ний болчин
ингээд нөгөө 90 одоо ясна ингээд жоох өргөн болсон байж тээ. Тэр чинь бас булчингийн ургалтанд нөлөөлт юм байлаа. Яг гэдэг нөгөө хүн чинь нөгөө давуу булчин ургадаг хэсэг юм байна шүү дээ тий. Нэг нь чэж амир сав ургана, нэг нь гар сав ургана. Бас энэ булчин одоо бид нэр ингээд хамгийн хүчтэй булчин билээ шүү дээ. Бараг хүний биед хамгийн хүчтэй нэг нь гээд нөгөө одоо хүний ингээд нөгөө эрүүний булчин гэдэг юм билээ. Тэр нь ердөөсөө хоол идж яхад нь махаж ажиллаж яхад нь гимтэл одоо мини гимтлүүд аваад үүрийг ургуулт юм бэл. Ялангуяа цээж махаж захтаа хатуу махаа дуурж яхад нь тий. Би нэг яах вэ? За энд би нэмээд сэдвийн мэлч гэж бодож байна. За хүн болгон эмбрионд байхдаа гидсэн дотор дөнгөж бүрэлдэж байхдаа хүн болгон дефолтороо эмэгтэй байдаг. Хүн болгон. За тэгээд XY хромосомтой бол андроген ялгараад за тэр тарих эрэгтэй жоохон тарих болж хөгжин. За тэгээд бэлгийн бойжилт нь эрэгтэй тал руугаа хөгжиж явж байгаа байхгүй. Тэгэхээр одоо төрөөд том болцсон эмэгтэй хүн болвол дефолтоор одоо эмэгтэй хүнд тэр андроген сигнал дахиад шинээр дамжуулах юм бол мэдээж эрэгтэй болох магадлал маш өндөр. Тэр тархины өөрчлөлт ч гэсэн маш одоо өндөр. Яагаад тэгэхээр тэр олимпиад оролцож исэн янз бүрийн тариа мараа тестостерон хэрглэж исэн зарим нэг эмэгтэй мэдвч хийсэн байлээ тэр үед бас өөртөө юу гэж явж байгаа зарим нэг нь хүүсээ солиулах хагалгаанд энэ орсон тохиолдлууд байгаа шүү дээ. Байгаа зөндөө байгаа. Тэгэхээр тэр эрэгтэй хүн дээр гардаг балтгахших, үс суургах, одоо толгоон үс шингэрэх, халзрах те арсны өнгө муудах, өөрчлөх те. Тэгээд царай жоохон эрэгтэйлэг болох тийм үү. За дээрэс нь хөхний булчирхаач гэсэн ширгэх магадлал нь бас байгаа. Тийм учраас одоо бикимний оролцдог тамирчид дандаа ерөөхдөө хөх хэлэлцгэж байгаа тийм үү. Тэр ч бас нэг өөхний хэмжээний бас өөрлөлтөөс бууж байгаа. Давхар хэрвээ одоо бүр нөгөө янз бүрийн тарианууд хэрэглэх юм бол тийм багсах тийм ойлгомжтой. Тэр бол ердөөсөө кейсүүдийн нэг юм шүү дээ. Тэгэхээр хүн болгон дефолтоор эмгэгтэй байдаг учраас гаднаас янз бүрийн андроген сигнал авах юм бол янз бүрийн өөрчлөлт гарах магадaltaй. За энэ дээр бас нэг зүйл би бас чинь ярьчих гэж бодод. За Владислава Галаган гэдэг нэг хүүхэн байдаг шүү дээ. Нөгөө нэг амар гоё нүртэй. Тийм царайлаг. Тэгээ би амар монстр амар монстр. Тэгээд тэр чинь өрдөөс бол нэлээд од болцсон билээ. Одоо Instagram, Facebook дээр. Тэр хүний бас нэг подкастэнд орж байгаа ярилцлага сонссон байхгүй. Тэгэхээр би тэр бичлэгийг манай дээр бас орсон шүү дээ. Тэр хүүхний тухай бичлэг. Тэгээ би болохоор яг тэр бичлэгийг хийх явцдаа бол за үнэхээр ухаалаг хэрэглээ гэж байгаа юм байна тий. Би бодсон. Тэгж одоо царайг нь хадгалаад тий хоолойны өнгө мөнгө айхтар одоо өөрчлөлтөө ийм бас ухаалаг хэрэглээ бас байгаа юм байна гэж ойлгосон байхгүй. Тэгтээ дараа нь бид нар подкастын сонсоод за тэн дээр бол ийм зүйл яригдсан. Анхны багш дасгалжуулагч нь болохоор маш өндөр тунтай 3-4 юмны стак хийгээд ер нь бөмбөгдөжсэн байгаа байхгүй. Тэгээ бөмбөгдөжсэн. Тэгтээ мань хүн тэрийг хэрэглэж явах явцад нь өснө ингээд ер нь айгүй тэр бол багштай итгэж байгаа шүү дээ ойлгомжтой. Эхлээд бол ингээд өсөн шингэрээд өсөх унаадсан юм бэл. За тэгэнгუут нь за энэ багш ер нь болохоо яж байна гэд багшаа ер нь сольсон юм бэл. За тэрний дараа болохоор маш тийм лайт курсууд явж байгаа. Одоо тийм л санааг илэрхийлж. Тэгэхээр энэ дэр юу хэлэх гээд тэр ухаалаг хэрэглээ биш үү? Биш. Зүгээр тэр Галаганд янз бүрийн сөрөг нөлөө нь маш бага гарсан байна. Би сая тэгээд лотер ахгүй. Ген л алдсан байхгүй яг лотер дээр. Азны аюуны. Тэгээд Галаганы тэр нөгөө юм хэрэглэхээс өмнөх зургуудыг би ингээ харахаар тэр царай нь бүр тийм бэйблэг царай. Тийм амар царай л гэдэг юм байна. Бүр бэйблэг царай байгаа учраас за юм хэрэглэсэн ч гэсэн жоохон иршүүд болсон ирнэ бас гайгүй үлдээд байгаа байхгүй бүр амар бэйблэг учраас. Тийм. Тэгэхээр энэ бол яг ерөөсөө одоо тухайн хүний азны асуудал байгаа шүү л гэж. Азны асуудал байгаа тийм. Тэгэхээр одоо эмэгтэй хүн цайдланд орж ивэл ердөөсөө лотер л орж байгаа тийм. Одоо yes or not гэл тийм. Бараг би андроген хүлээж чаддаг тийм. Өөрчлөлт гаргахгүй тийм гэн тийм. Эсвэл бол тийм гэн ахгүй. Ярахгүй миний хоолойны өнгө
солигдно. Ийм сарга нөлөө гарна. Тэрэндээ бүх юмдээ одоо та нарын эмэгтэйчүүд яг хэлэх гээд байгаа те залууч тамирчин эмэгтэйнээс одоо та нарын багш нар чинь та нар зөндөө янз бүрийн юм зөвлөн гараараа дамжиж эсвэл өөрөө зарна мөнгө олно. Та нар чинь бүх юм тэсэл зарах гэж чинь те. Тэгэхээр бид нэр одоо энэ подкаст одоо яагаад ирж байгаа гэдэг та нарын одоо энэ Галаган дээр чинь юм тохиолж байгаа хгүй нөгөө хамаг юмнуудаа зарах гал бүх өчтөчнөө юмнууд санал болгоол би бодвол яг ингээд одоо ингээд мэдж байгаа угаасаа би мэдж байгаа л да. Ихэнх нь трейнерүүд одоо ихэнх л зардаг. Эсвэл бол хүнээс дамжиж аваад нуглаж одоо миний хэлсэн шүү дээ нэг өмнө хоёлын подкаст орж ирсэн шүү дээ. Dark Sport дээр 150 мянган пропенатик сая төгрөгээр дарсан гэхэд тэгсэн. Энэ бол жинхэнэ цэвэр бизнес аахгүй юу? Та нарын амьдралыг чи хайрлахгүй. За азараа тэгэл юм хийрлээ зүгээр ингээд тэнцээ ороод гоё гэнтэй тэгэл ялаад байвал те багш нь тэгэл лаглаг гэлтэй аяа хүн азгүй л чимэгтэй хүн хохроо штэ те. Бүр насаараа одоо өөрсдийн гормонд ордог юм битэн зөнөөлэн. Гэхдээ амар удаан хугацаанд хэрэгсэн те. Нэг жил ингээл 2 цайкл биш л те. Нөгөө ингээл бүр олон жилдээ бодибилдинг юм битэн болсон. Тэр чинь л хам ихсэн юм байлээ. Тэгээд жимсэл магадлал амар буурдаг гэсэн те. Өрдөөсөө л барыг жимслэх магадлал амар багсан. Бүр дараа нь сүлдээ бүр нөгөө инфильтрат штэ нөгөө химэл одоо өндөглөн ингээд нөгөө химэл одоо үүсүүлэх тийм хийж л азтай юм битэнээс нь л жимсэлтэй гэж тийм ярьдаг. Яг хуу бас жимсэлтэй юм битэнээс байгаа л да. Яг миний хэлээд алгатаар шүү дээ, тэ. Нэг нь бол зүгээр байна. Нөгөөх нь бол нөлөөлөхгүй. Гэтэ ихэнх нь л бараг ихэнх нь л угаасаа галаа гэж чадахгүй хацтай харахаар. Наа чи амар ховор зүйл байхгүй юу? Наа чи бас нэг ховор кейс. Би бол тэрийг бол нөө ухаалаг хэрэглээ. Смарт одоо талаас нь ингэж хандсан байна гэж би анх контент хийхдээ их бодсон байхгүй. Тэгээд одоо бол миний байр суурь бол бас эсэргээр эмэгтэй хүн бол хэрэглэж болохгүй маш одоо азны асуудал гарч ирнэ. Тийм хэлэх гээд байна. За одоо ингээд дараагийн асуулт асууж байна. За шийдчихлээ тодорхой хэмжээгээр юм хэрэглэе. Би одоо 4-5 жил натуралаар хичээлээ тулчлаа. Би бас тайзан дээр гармаар байна. Тэгээд тодорхой хэмжээний прогресс авмаар байна тий. За ийм тохиолдолд анхны курс гэж яригдана. За энэ дээр бол чиний хувьд одоо яаж зөвлөв? Би зөвлөл эрдээсээ битгэл хэрэглэж хийж илэн л тий. Гэхдээ яг бүр яг болохгүй болол яг анхны бүр ингээд байвал эрдээсээ эхний тэмцээд нэг клембутер болоо хэрэглээд үзчихгүй ясаж яасан тий. Клембутер л ч бас нэлээд хүчтэй бодсон шүү дээ тий. Бицэлтэй ирсэн үүхийн шатлалтын эрчимжүүлэн тий. Яг тэгээд нэг ороод үтчих. Яасан ч харъя тий. За наа чи бас үг шатагчтай тий. За болохгүй л нөгөө одоо бүр амар модонд ороод байгаа Европ пептайд байсан шүү дээ тий. Сармууд шүү дээ. Тэр EGF юу гэдэг вэ? EGF1-ыг нэмдэг тий. Growth factor-ыг өсөлтийн гормоны чинь бүх юм ялгардаг. Тэднээс ердөөсөө одоохон лайт гэж үздэг юм байлээ Европт. Тэрийг хэрэглэж өгнө. Гэтэ Монгол бол энэ баг байхгүй амар мүлгт юм байлээ. Энэ мэдээлэл баг юу ч яахгүй. Пептайд гэж баг мэддэг хүмүүс амар ховор. Би өөрөө 16 онд, үгүй 10 ууч дараа би чам худлаа ирмээр. 10 би дэлгүүр нэгээд 18 онд нэрээ пептайдууд хэрэглэж исэн. Юунаас аваад зар түнээс аваад тэгээд нэг пептайдууд ипаморелин хэрэглэж исэн. CG нөгөө dark with dark гэдэг чинь нөгөө нэрийг би бүр бүгдээрээ марцчихээ. Гэтэ би нэг хэрэглэж исэн. Наад чинь яаж хэлэх вэ? Нэг амар тийм нөлөө байхгүй юм лээ. Би хэлвэл одоо PCT ч тий. PCT үеэр болчингийн маса одоо хадгалахын тулд ердөөсөө хэрэглэл илүү зөвлөмжтэй сайн юм байлээ. Өсөлтийн гормон жив хэрэглэдэг шүү дээ хүмүүс аяа. Үг шатах цаа нөгөө фрагмент өсөлтийн гормоны 176 илүү 172 тэр амир ердөөсөө сайн үг шатдаг юм байлээ. Амир сайн. Тэрийг бол зөвлөн. За тэгээд эмэгтэй хүнд анхны бүр яг хэлвэл за тэр Оксандролон Анавар одоо гэж Монгол одоо нөгөө зардыг нэр нь Анавар гэдэг чинь тийм брендийнхэн нэр брендээр бодсон Оксандролон. Тэгээ Оксандролон ч өөртөөсөө юу штэ нөгөө HIV AIDS-тэй хүмүүст ердөөсөө нөгөө булчингийн алалт шүү дээ тий. Тэрнээс өмнө ингээд сэргэмж HIV-тэй хүмүүс ч ердөөсөө булчингийн ингээд алдаад шүү дээ. Тэрний өмнө хэрэглэж юм байсан бэлээ. Олон жил болж байгаа.
фармакологи одоо зөвшөөрлсөн амар ховор газар байна. Гэхдээ оксандрол нь анагаар хэрэглэхэд ердөөсөө амар бага дозор. За нэг өдөртөө нэг 5-аас 10 мг тий. А бүр тэмцээний төвхөд бол жоохон нэмэст юм байлаа. Тийм юмхэндээ хэрэглэх гэж зөвлөе. Тэрнээс хойш тэр юунууд шүү дээ тестостерон, пропен бүр эмхтэй хүнд тестостерон, пропен шахдаг хүмүүс зөндөө юм байлаа. Яг хөө тэгээ дараад нистрол хийж болно. Мастерон хийж болно. Нистрол ердөөсөө тэмцээн орж авал чанаржуулах гэж тий. Анхны курс ярьж шүү. Анхны курс болдог. За би тэгвэл юун дээр л зогсно. Оксандролон дээр л зогсно. Тэгээ нэг тэр хийгээд үз. Хамгийн зөөлөн гэж үздэг юм байл эмхтэй хүмүүс. Тэгэд яаж хэлэх вэ? Өөрийгөө харчих яаж нөлөөлөх юм те? Хоолойны өнгө хурдан өөрчлөлтөд шууд зогсоо. Оксандрол чи үрдээс нэг 6-8 цаг бие организмд цусны хүлээнд ялгарч юм лээ те. Дараад нь шууд яач тэгэхээр амар нөгөө миний хэлээд хурдан задардаг хөлбөр нь бол үрдээс сорог нөлөө хурдан зогсоох гэж хэрэглэж болно. Тэгээл тийм сэгэлээ зүгээр хиндэ гэж бодож байна. За миний хувьд болохоор түрүүний хэлээд байгаа дозыг бол бүр 2 дахин багасгана. Бүр 0.2-оос за 5 мг ихэнхдээ 10 мг-тай байдаг. 5-аас 10 мг тийм. Тэгэхээр 5 мг-аар 2 хоногт нэг тийм маш бага тунгаар явж иж янз бүрийн сөрөг нөлөө гарах эслийг бууруулна. Нэгдүгээр, хоёрдугаарт би ер нь ярьжсэн шүү дээ. Миний анхны курс бол данабол байсан баг. Өдөрт 1 кг ширхгээ ууж өглөө. Хэдэн миллиграмтай? 10 мг-тай. 10 мг. Тэгэхэд би 7-8 хил нэмсэн баггүй. Тэгэхээр эмэгтэй хүнд 5 мг-тай тэгээд 2 хоногт нэг байхад бол хангалттай хэмжээний өөрчлөлт бас өгөх боломжтой. Шууд 4-5 таблетик биш шүү дээ. Манайхад тэгээд харин тэгээд юм билээ. Эсвэл одоо 2-3 ширхэг 30-40 мг ч гэдэг юм тий. Гэтэ яг эмэгтэй хэлэлт хүмүүсийн цусны хүлээнд харахаар бараг энгийн эмэгтэй фитнесээр хичээлдэг эмэгтэй буюу эмэгтэй хүн байна шүү дээ. Энгийн тэрвээс бүр 30 удаа илүү их яатардаг гэж тийм шилгээд байна шүү дээ. Одоо энгийн эмэгтэй чинь 15-аас 70 нанограмм децилитртэй тестостерон ялгардаг гэдэг бол эрэгтэй хүн чинь 300-аас 1000 шүү дээ тий. Тэгэхээр эмэгтэй хүнийх чинь 70-аас шууд гарахаар амар өндөр шууд нөгөө ч амар өндөр чиж ихсгэр угаасаа ойлгомжтой нөгөө сорог нөлөөд шууд гарах магадлал өндөр болоод эхэлт юм билээ. Доозууд нь гэхдээ бас яг хилээд байгаа энэ чинь лотер юм бэл. Нэг хүн шууд өндөр дозоос ч ихсэн ч юу ч нөлөөлөхгүй гэж. Нэг эмэгтэй хүн жоохон нэг 5-аас яг 10 мг тэр нөгөө юугаа оксандролон авахаар шууд нөгөө хоолойны өнгө нь бүх юм амар хурдан өөрчлөлт ингэж тийм юугаа. Тэр нөгөө яг миний хэлсэн дагаад байгаа одоо сүүлд ингээд судлаад амар мэдээлэл бага хэмжээ. Ганц нэг тэр Bosch-ийн фитнесийн влогерийн эмэгтэй хүн байдیں۔ Тэр яг тэгжсэн. Нэг шавь нь бол 20-40 мг өдөртөө оксандролон авсан ч удаан хугацаанд ямар ч нөгөө хоолойны өөрчлөлт өсөлт нь амар бага байсан. А нөгөөх нь бол нэг жоохон дозоор явахаар шууд нөгөө сорог нөлөөд нь их хурдан гарч ирсэн гэсэн. Тэгэхээр яг нэг хүний нөгөө тийм бие физиологийн онцлоглоо хаа гэж хэлээ. Тэгэд ердөөсөө бага дозоор яг чиний хийж байгаа зүйлтэй эхнээс үздэй. Бүр багаар 2 хоногт нэгээр шүү заяа. Тэгэл тэгэл хийлээ. Анхны цаглаар нэг оксандролон өдр аваад үзээд тэгэл нэг ууж үз. Түрүүний хэлээд тэр вирилизац тэр биен дээр ус ургах сахалгах гэх юм үү. Тиймэрхүү асуудлыг магадгүй лазер матраар манай эмэгтэйчүүд шийтгэл авах л та. Нөгөө клитер ургах хоолойны өнгө өөрчлөгдөх бол буцдгүй шүү те. Буцдгүй. Ердөөсөө ганц нэг арга нөгөө хаалгаан байгаа гэсэн тийм. Хаалгаан бас үнэтэй хаалгаан юм байлаа. Хоолойны өнгийг салгаж бүдүүрцэн бүр хэрлээд одоо ингээд одоо угаасаа анзаарчихсан шүү дээ. Эмэгтэй одоо жоохон нэг тийм эргэтэл трансгендер шүү дээ. Трансгендер чи үрдээс эмэгтэй болох гээд нэг юм хоолой ингээд шиг тэр эмэгтэй хүн нөгөө бүдүү хоолойгоо дарах гэж бас яг тэрний шиг сонсогдсон ах. Тэрийг үрдээс амар анзаарчихдаг. Яаж ч хамгийн муухай сорог нөлөө эмэгтэй хүн тийм хоолойтой. Ер нь муухай те. Муухай ердөөсөө эмэгтэй хүн чи цаанаас нэг зөөлөн гоё те хоолойтой эмэгтэйлэг байвал амар гоё. Би ч өөрөө нэг фитнес хичээлдэг эмэгтэй хүн тийм амар сонирхдаг биш. Би өөрөө нэг тийм амар эмэгтэйлэг манай их нэр шиг те амар гоё эмэгтэйлэг те софт биенд амар тийм бүр нэг тийм сул биш те. Тэгтээ яг фит гоё бие бол амар
гоё хэдийн тэр хитрхи болчин тав биш. Хитрхи тийм юу биш те. Нөгөө тийм софт биш те. Нэг яг ингээд нэг таарсан фид байвал надад амар гоё таалагддаг. Тэгвэл би чи бас зөндөл фитнес ингээд хичээлийг уурга заард ингээд фитнес хичээлийг юм хүмүүс зөндөл надад ингээд чат бичтгээс юм яаж худлаа нэг те нэг яриа үүсгэл гэдэгсэн. Гэхдээ би ирээдүгийг мэдж байгаа болохоор би дандаа л тацгалцдаг байсан. Шууд ингээл намын нүд нөгөө миний red flag ингээд шууд тасч юм чи. За наач. Нэг өдөр миний шкафнаас миний бүх юм аваад барыг ингээд уургуугаад би өчгөөл. Үргэлдэг байсан юм. Тэгэл нэг эрэхтэй хүнээс салж байгаа юм шиг юм болно гэлээ. За жог. Тэгтэл яг би яг хэлэхээр эмгтэн илэглээ байсан тийм. Техникл байсан. За энэ дээр дахиад нэмээд бас хэлж жигүүрээ мэддэг хэлж байна. Хоолойны өнгө баг зэрэг өөрчлөлтөд эхлүүл шууд зогсооно. Шууд зогсоосон тохиолдолд хоолойны өнгө тэгж айх төр хувирахгүй. Буцах магадaltaй. Глитерийн өвд ч гэсэн тэгээ томроод өөрчлөлт ороод эхлэх юм бол бас шууд зогсооно. Тэгэх юм бол бас буцаад жижигрэх хандлагатай гэж хэлгээд. Хэрвээ тэр өөрчлөлт яваад 2-3 7 хоног ингээд бариад яваад ах юм бол буцахгүй шүү л гэж маш шүү. Тэгэл нэг юм байж ин те нэг жижиг нэг тижи юм ингээл эвгүй шүү те. Гэтэ яг хөө тэгэл партнер мэдэрдэнэ. Бид нэр ингээд харахгүй шүү те. Эмэгтэй юм урах юм уу юм мэддэхгүй шүү. Партнер л мэднэ. Тэгэхээр тэрэндээ гоолгодож магадгүй. Тэгэд яг цайклууд ердөөсөө эрэгтэй хүн шиг л баг их юм гинл юм баг. Тэ Primolon, Nandrolone, NPP нөгөө хурдан Nandrolone шүү дээ. Дэрийг хэрэгэлт юм байлээ. Бүгд хөлбөмбө тестостерон те тромболонч бүр хэрэгэлдэг. Ердөөсөө л ойлгомжтой. Кроссфитийн хүүхнүүд чинь аюу их тестостерон хэрэглэдэг. Тийм яг нөгөө окси одоо нөгөө агаар одоо юу гэдэг вэ? Монголоор яаж хэлж вэ? Тийм өөрчлөлт төрөх амар сайн солилцоолох гэж. Тэгтэл яг хуу бас тестостерон хэрэглэчин булчинлаг амар ажиллах чадвартай нэг хүүхнүүд өдөө шүү дээ. Тийм ердөөсөө тэрнээс бид нар бол аюу их тестостерон хэрэглэдэг юм. Гэхдээ Монгол кроссфитер эмэгтэйчүүд ирчээд боортой би муулмаар гэн. Гэхдээ бас хэрэлдэггүй юм байлээ. Би нэг амар гоё кроссфиттэй би залуу Монгол ердөөс ганц ч харж байгаагүй. Тэнд зүгээр л нөгөө strange workout хийдэг тий. Дасвар стамина strange workout хоёулыг ингээ хослоод тэгээс нэг тариамаараа хийж байгаа нь бол би л харж байгаагүй шүү. За та нарт нэг энэ давуу тал юм шүү. Монголыг яраагүй ш би тэр гадны гоё. Гадны гоё бүр аим шүү. Бид чинь тэднийг харж л урам зориг авч байгаа шүү дээ. За тэгээд энэ дэр өсөлтийн гормон байж болох уу? Болно. Өсөлтийн гормон хийлэлт юм билээ бас. Тэгэхээр тун дооз нь ердөөсөө л багталтаа угаасаа эрттэй хүн одоо чи 5-аас одоо булчингийн ургалтанд ердөөсөө 12 аюугаас өдөртөл илүү одоо эрттэй хүн биш тийм булчингийн масс авах та тийм. Гэхдээ яг гол сайхны үзэмжид одоо би одоо ч гэсэн одоо үнгээд би явчихна. Өсөлтийн гормон хормон явж байгаа. Өдөрт нэг 5 аюу 2 хуваацсан байгаа. Өглөөний цайны өмнө нэг 20 минут өмнө нэг хийгээд дараад унтахаас өмнө хийлээ. Ердөөсөө би өмнө 8 цагийн зайтай хэлдэгсэн. Гэхдээ яг миний хувьд бол гадуур ингэж явж байгаад тэг ингээл юмаа гаргаал тэг ингээд хийх надад ердөөсөө айр боломжгүй. Тэг хүүтэр нь хадгалаад ингээд жоохон тэртэй. Тэгвэл орой унтахаас өмнө бас тэрсгүүл хийх юм аа. Шинэ унтчих чинь грох хорон өндөр ялгаж ивэл уучлаарай. Эмгэлтэй хүнд зориулсан тун доод хугацаа. Тэг за нэгээс нэг 2 аюу өдөрт. Хангалттай 2 хувааштай нэг дор биш шүү. Хэрэлт юм. Гэхдээ яг тэмцээн орлож байгаа тусам улам их сайн тамирчин болох тусам ойлгомжтой доод нь ердөөсөө л өндөр явт юм байлээ. Бос юмнууд ч гэсэн за бид нэр одоо яг хэлээд байгаа тийм бид нэр одоо 250 мг тестостерон 7 хоногт нэг 300 за 300 авах хэрэгтэй гэдэг үл эмэгтэй хүнийг за 50-аас нэг 70 төгсөөр 100 гээл явал зүгээр тэрнээс шиг юм л амар сорнуулаад шууд амар их илэрч гарна. Гол нь тэгээд тэр эмэгтэй хүн бид нар шиг өндөр явсан ч өөрийнхөө хэмжээндээ явах одоо стандарт нь шүү дээ. Тэрнээс өндөр бид шиг бол булчингийн уралтанд нүглэхгүй шүү дээ. Ердөөсөө л урах хэмжээндээ л урах. Ердөөсөө бингийн би физикээс 30 удаа илүү ялгарч байгаа ойлгомжтой. Наад хүүхэн чинь л амар бүстэл байгаа гэсэн үг шүү дээ. Мотор нь бол зүгээр л яг нөгөө зүгээр нэг лада Орсын лада Lamborghini-гийн мотор хийсэн шиг л юм шүү дээ. Тэгэхээр эзний шаардлагагүй. Өндөр дозор бат. 5 аюугаас дээш одоо манай бодийн
топ тамирчид хэрэгэлдэг тийм. Манай биш. Энэ гадны 12 бүр дэше. 10-аас дээш явдаг. За тэгэнгუთ энэ эрүүний ясны Тэгээ уралтан тийм багцлаа дэсэн наадсан зэн зон бас хаагдаагүй байх тохиолдолд ургаад ирчүүд бол бүр тийм акромегалия гэдэг л бүр нэг тийм иршүү царайтай болдог шүү дээ. Том нэрүүтэй. Би ч ам нэг Тэгэхээр эмэгтэй хүнд ч гэсэн тийм өөрчлөлт гарах юм бол бас онцгой учраас. Тийм шүү дээ. Муухай. 5 аюу бол бүр дээдлийн эзаараа л ажиллах гэдэг. Тэрнээс их байх юм бол царай бас дахиад иршүүд болно шүү. Бүр иршүүд болно. Ердөөс яс уралт дэмжлэг шүү дээ. Одоо яс чинь тэгэл ургуул тэгэл буцаад буцахгүй шүү дээ. Бэний одоо эртний үний сахалтай адилхан. Чи одоо сахалаа буцаагаад ургуулахгүй чадахгүй. Чадахгүй шүү дээ. Гэтэ миний үе би яг би амьдрал дээр үнэхээр яг өсөлтөө би явдаг те. Гэхдээ би 6 аюул хамгийн үн дээр явж ирсэн. Тэгэхээр миний ясны өөрчлөлт мөрлөний ялгаагүй. Энийг одоо энэ ирүүм гэдэг нэг юм би яг байдаг л байна. Нэгдээс надад нэг үйлчлэх юм билээ. Тэгээ 6 гэдэг ч юм бол нэг хайхдаг юм. Түнээр биш л те. 10 20 мөр яриад л. Тийм. Гэхдээ яг би өөрийнхөө одоо яг лотер гэж одоо яг өөрийнхөө жишээн дээр хэлж байгаа байхгүй. Би бас ингээ юм хэрэглэсэн хэлээгүй миний одоо ирүүний энэ одоо болчин бас нэг амар ингээд өөрөө ургадгүй юм байлаа. Бас нэг тийм талтай. Би тэгтээ өмнө нэг тандыг залууч үтэй шүү дээ те. Нэг юм baby face шүү дээ. Нэг жоохон нэг тийм лайн юм нэг тийм жоохон нарийн энэ жоохон нарийнсэн чи одоо ингээ харахаар ингээд юм. Яг энэ ингээд нэг юм амар уурсан талч байж. Булцсан урах цаа. Ясан ч гэсэн ургацсан байж магадгүй өсөлт яваад. Тийм ялангуяа зээж махыг дээр захлаар тийм угаасаа зээжлээд захлаар эрүүл амар хэцүү тийм. За тэгээд за оксиндролон өсөлтийн гормон тийм хамгийн өгөн л гэж хамгийн хоёр лайтаас тэгээд клембутероллаас лайт гэж үү. За угаас ч байгаа тохиолдол. За тэгээд нэг тэмцээн бэлтлэхэд 3 сар бэлтлэхэд 3 сарын хугацаанд явах нь байна. За дуусны дараа яах вэ? Ердөөсөө PCT ойлгомжтой тийм эмэгтэй хүнийх хийх шаардлага байхгүй. Яа гэвэл тестэрэн даавар угаасаа л эмэгтэй хүнийд эрэгтэй хүн шиг үнээр ялах шаардлага байхгүй. PCT яах гэж бид нэр гормоны тэнцвэрээ олох гэж тийм эрэгтэй хүн угаасаа тестэрэн даавар буурсан болохоор тестэрэн даавараа ердөөсөө нэмэх гэж ажиллаа. Эмэгтэй хүнд ердөөсөө PCT их хийх гэж угаасаа нэг яг ингээ бодохоор тийм ухаар бодохоор ч их тийм шаардлага байгаа зү тийм. Тэгээд би тэр талаарч сайн хайгаадсан чинь ердөөсөө байхгүй гэл нэг тийм мэдээлэл орсон. Тэрнээс амар олон мэдээлэл байхгүй л. Ердөөсөө миний пош хил дээр хайдгаар PC-ийн талаар бол амар ховор. Би скорлоо сайн хож үзээгүй баха. Олоо гүжиж магадгүй. Хэрвээ сарын тэмдэг нь ирэхгүй болвол удаан хугацааны дараа гэхэд буцаад өөрөө ирнэ амар удаан. Өөр хоёр би уучлаарай шиг юм хэлж байгаа. Нөгөө миний хэлээдсэн нөгөө эмэгтэй хүн шүү дээ. 2 жил эмэгтэй хүн те гормоны тэнцвэрч олж чадахгүй тамирчин зөндөө байгаа гэсэн. Өөрийнхөө нөгөө шавнарт. Нэг нь амар хурдан, нэг нь амар удаан. Гэхдээ эмэгтэй хүний одоо тэр овуляц шүү дээ, жирэл магадлал одоо хүүхдгээс тоошлох. Тэгээд тэр чинь тэгээд хүүхдтэй холбоотой эмэгтэй хүн ч угаасаа л хүүхдтэй болж тий удамаа залгаж хайрлах гэж тий ингэж бид нэр угаасаа бидний чи одоо угаасаа инстинкт чинь хүүхдтэй болоод өөрийгөө удамаа залгаж ингэж мөрөшөө. Тэгэхээр тийм болохгүй бол эмэгтэй хүнд хэцүү. Тэгээ бас нэг юм хэлээ те бас хүүхдтэй болсон 2 3 хүүхдтэй болсон эмэгтэй хүн хэрэглээ бас илүү ч юм уу те. Яагаад гэвэл хүүхдтэй юм чи хүүхд дараад үсээд болох хүүхдтэй чадахгүй эмэгтэй хүний хамгийн хүсдэг юм эмэгтэй чи хүүхдтэй л хард эрэгтэй хүнээс хүүхд гарах чи тэр л ердөөсөө бид нэр ген угаасаа заяатсан байдаг шүү дээ те. Ингээл угаасаа хеми реакц шүү дээ те. Бид угаасаа л тийм байх хэрэгтэй гэж танасаа код генетик код бичсэн байгаа. Тэгэхээр нэг ийм ангаар юмнаас олж болтой. За тэгэхээр саяны курсын дараа бол 1-2 сарын дараа гэхэд сарын тэмдэг ирэх хэвээр 3 сарын дотор бараг ирэх хэвээр. Тэрнээс хойш ирэхгүй бол даавар гормонууд үүсгэн байна. Үзээд юу болж юу болохгүй байна гэдэг талаараа бас шинжилгээ хийх нь. Тийм бас цусны юугаа үзүүлчих нөө холестеролоо үзүүлчих тийм. Тэр бамба эрдэмтдээс үзсэн дээр эмэгтэй хүн бас тэгээд дээрээс нь илгэний ферментүүдээс харна шүү дээ. Хэрвээ илэг тодорхой хэмжээгээр хорцсон бол гепата протекторуудыг хэрэглэн дээ. Илэг хамгаалах юм. За тэгээд 3 сарын дотор ерөнхийдөө ирэх ёстой. PCT бол хийдэггүй. Янз бүрийн кломифен, гонадотропин тэр явуулахлаар ганастрозол хийх шаардлагагүй. Тэдрийг явуулахлаар өндгийн эстэй давхар ингээд цус мус гарч мараа янз бүрийн асуудал гардаг учраас ерөөсөө
тэднийг бол ашигладаг байгаа шүү. Тэгэхээр эмэгтэйгээс санаж байгаараа тий сайн анхаарал. Магадгүй нэг эрэгтэй хүнд нөгөө нэг PCT гэдэг шиг санаад нөгөө багш нарын тий шууд нөгөө пост агли одоо бид нар ярьж байгаа ганадаа хосчих одоо юу хосчих. Тэгээд нөгөө эмэгтэй нэг имжлэг гэж гормоны тэлэрч ахын хооронд бүр баллаад байгаа. Бүр баллаад үндийн эсийн намаагүй болгож малгаа. Тэгээд нэг хөшөөг хэлж байна. Одоо та нарын эмэгтэйчүүд бидний видео үзчихвэл та нарын багш нар одоо бидний яг бити хий гэсэн нэг хийгээд байсан бол наад багш чинь өдөөсөө л соль мэддэг хүнслэн ханд тий. Одоо чамлаа ханд. Би бол яг би энэ талаар заадгүй би эмэгтэй хүн ямар ч эрэхтэй шавьж авдаггүй тий. Миний хувьд бол яг би нэг тийм багшны ажлыг муулмаар байна. Гэхдээ яг би өөрөө нөгөө илүү өөрийнхөө ашигтай бизнес хийж байгаа. Өөрөө ашигтай юм цагаа зарцуулна. Манай найз Арди бол ердөөс энэ талаар өргөн мэдлэгтэй. Тэгээд яасан ч нэг жоохон фармаколог бол миний сонирхдаг. Тийм фармаколог ч угаасаа чиний сонирхол амар. Тэгээ чиний өөрөөсөө хобби те. Би яг мэддэг ойлгомжтой энэ спортын тамирчин, фитнес, нөгөө тамирчин шиг одоо тэгэл фитнесийн ертөнцийг сонирхдаг болохоор миний сонсч ирсэн мэддэг нэг тийм зөвлөдөө шүү дээ. Гэхдээ энэ эмгтэй сэдв амар ховор шүү. Эрэгтэй хүмүүсийг амар ховор хахад одоо яг Европт бол эрэгтэй хүн амар одоо ингэ заадаг. Гэхдээ эмгтэй хүн бодохгүй миний бодлоор дэлхийн ч угаасаа хөгжиж байгаа юм чи тий. Одоо бид нэр 90 онд байхгүй зөвлөд чинь одоо 2024 онд чинь зүгээр энгийн зөвлөн шүү дээ тий. Тэгэхээр одоо эмгтэй хүн гэсэн одоо жоох хотросч байгаа. Гэхдээ 10 хэдэн жилийн дараа эмгтэй хүний тестостерон циклүүдийн бүгээр л гоё ингээл бүх юм битцсэн мэдлэгтэй байгаа. Одоо Америк бол ердөөсөө тэгсэн бохоо. Европ, Польшд бол ердөөсөө баг зэрэг хөшөө ингээд дөнгөж ингээд. Гэхдээ ярьд юм аа. Эмгтэй хүнээс нэг амар нууд шүү дээ. Бүр хитэн байдیں۔ За бикини англид ордог тамирчин дараачийн шатаа ахиулаад wellness гэдэг үү? Wellness чинь нөгөө софт штэ. Нөгөө эмэгтэй атлет илүү. Эмэгтэй атлет ч юм жоохон маскулар тал руу. Маскулар тал руу орох. Тэгээд дараачийн курсээ явах чинь тэгээ юу байж болох вэ? Тэгэл баг шидэл эрдэсэл бүх юм баг байж болно. Метанобол штэ. Метанобол чинь метэлэдон одоо юу гэдэг вэ? Монголоор чинь танабол гэх үү? Метанобол гэж. Метандросын бол нөө метандиан нөгөө имэрүүд их одоо би Бошийн нэрийг л мэд метанобол гэдэг. Метхин метанол гэлээ. Тийм нөгөө булчгийн мас тэрийг хэлдэг юм билээ. За нэгдүгээр метанолон гэдэг санагдав. Тийм премобалан, нандролон, NPP. Ердөөс мас авахта NPP ердөөс эмхтэн зөвлөн бас гэж үздэг юм билээ. NPP яаж энэ мастерон байна, мастерол байна. Жохон юу талдаа мас авахта ердөөсөө нандролон тий дека юу л нөгөө NPP миний хэлээд байгаа. Тэр л юудаас их явд юм бэлээ. Премобалан ч гэсэн явд юм бэлээ. Гэхдээ эмхтэн бас нэг шинжилгээ нь одоо сүүл би яг энийг ингээд тулж яхад ингээд эмхтэн өөрөө дотроо бас маамар бага хэмжээнд бас нандролоныг ялруулдаг. Жирэмсэн маа үед бол яг тэрийг би судалж сонсч ирсэн, уншиж ирсэн. Тэгэхээр тэрийг одоо тэг чи хамгийн инээдтэй тэгдэг гэд хүмүүс одоо уншчаад эмхтэн өөрөөсөө танаас натурал хэмжээний ялгардаг болохоор нөгөөд чи явахаар сар нөлөө эд шиди нөгөө одоо андроген гэж стероид гэж хэлээд бас тариулдаг гэж мэдээлэлээ. Тэгэхээр тэр чинь бол амар бах юм шүү дээ. Тэр чинь бол юу вэ? Бүр би физикээс амар жоохон ялгардаг. Тэгэхээр тийм нандролон явдаг үнэн. Тэр чинь бол эд шид биш юм. Бүх сар нөлөөд гараад ирнэ. Тэгэхээр хамгийн гол нь бас эмгтээчүүд бас бид нэг хэлж байгаа гэсэн тийм хоолны дэглэм тийм бас гадна амралт гээд бэлтгэл маш зөв хийж тийм булчингийн масаа богинохоо хугацаанд ашигтай юм хийжтэй тийм ажил гол нь ийм би яг нэг хэлэхэд ашигтай зүйл хийх хэрэгтэй тийм угаасаа хор үгж яагаад удаан хугацаанд хор үгж хийсэнгээс тийм тэгээд бага эффект одоо ашиг гаргаж хийсэнгээс яг юмээ сайн тулаад тийм юм NPP одоо эмгтээ явуул та тийм тэгэхээр нэг 3 сар 4 сарын дотор амар хурдан сайн булчингийн мас авмаар явбал ердөөсөө бүх нь хурдан тулчвал ердөөсөө эмгтэн ердөөсөө удаан хугацаанд бодиг тамирчин хүмүүс бол бикинис байдгүй шүү дээ. Яа тэгэл ойлгомжтой. Эмгтэн чинь амар эмдэг шүү дээ, тий. Бүр стероид хэлж чад амар одоо тархины асуудал үүсдэг амар нөгөө өөрчлөлт гаргадаг бас тийм байгаа тий. Тэгэхээр хурдан хугацаанд масаа аваад тэгэл зүгээр. Тэгэхээр улам удаан хийлээ соргуулаа илүү их гараад ирлээ гэсэн. За энэ дээр би нэмэт идэв юм.
Мастерон байж болно. Мастерон болно. Минстрол байж болно. За тэгээд нийт тун нь бол 7 хоногт 100 мг шүү. Нэг ширхэг юм уу? Эсвэл бүгдээрээ Одоо мастерон байлгаад 100 энтат байлгаад 100 мг. Тийм. Эхнээсээ баг дозоос хажуугаар нь баг зэрэг оксиндролоно нэмээд за тэгээд явах нь. За тэрнээс цаашаа бол одоо нөгөө вирилизац, маскулинизац энэ төр бол бий болох нь тодорхой. Тэгээд одоо олоомоолгоо бүдүүрүүлээ цаашаа тэгээд мистер лимфт оролцсон гэж одоо явж байгаа хүмүүс ч бас байгаа бах. Тий. Тэгээ энийг бол одоо хоёлаа ирээд л яах юм. Би саяны дээр боломжтой тэр 100 мг шүү. 100 мг-аас илүү хэрэггүй тийм хамаагүй өндөр болчихно. 50-аас ихэндээ үзээд те 50-75-аас үзээд баг нэмж болно шүү дээ. Заавал 100 ол чиний хамгийн дээр хэмжээ хэлж байгаа зү те. Энэр тэгээ нөгөө буруу ойлгочих шууд 100 гэж. Ингээд жоохон солиод бүр илүү одоо тийм урдаас бид нар ингээд сая нөгөө андрогены нөгөө одоо яаж хэлэх вэ? Рецепторууд шүү дээ те. Юм хүлээж авдаг те. Бид нар тестостерон юм уу, тромболон хэрэглэхээр удаан хугацаар ирэхээр улам нэмээд байна шүү дээ. Дараад нь удаан хугацаар хэрэглэхэ болохоор андрогены рецепторууд хаас ирэхээр бага дозд хэрэгсэн ч нөгөө чинь амар сайн үйлчлэг тийм байдаг шүү дээ. Эмэгтэн дээр бас яг тийм адилхан байгаа. За тэгэхээр ийм асуудал гарч ирнэ. Эрэгтэй хүн бол курс явж байхдаа хүүхэдтэй болчдөг тийм асуудал байна. За хэрвээ тийм тохиолдолд бол ер нь одоо аборт хийгээд болох ч гэдэг юм уу тиймэрхүү юм бол гардаггүй. Тэгээ хүүхэдтэй болоод хүүхэнд өрөөд 90 сар бол гайгүй харьцангуй гайгүй байдаг. Эмэгтэй хүн хэрвээ одоо курс явж байгаад жирэмсэн болчихвол яах вэ гэдэг асуулт гарч ирнэ. Энэ тал дээр би яг судалгаа байхгүй, уншаачгүй сонирхочгүй ярьдсан. За энэ дэр мэл тийм чи мэдчихвэл хэлчихгүй. За энэ клиникийн судалгаа байхгүй нэгдүгээр хоёрдугаарт бол курс явж байгаа эмэгтэй хүн бол мэдээж сарын тэмдэгэн дээр хойшлоод явчихна. Хойшлоо явуулсан байгаа. За тэр үед давхар жирэмсэн болсон бол дахиад хойшлоо явуулчихна тий. Тэгээд 2-3 сар өнгөрсний дараа хэд бараг жирэмсэн болсон мэдэх баг. За хэрвээ ийм кейс гарсан бол ямар нэгэн эрсдэлтэй зүйл одоо тэр ирээдүйн хүүхдийг бодож шүү дээ. Ажиг төрч юм уу, ажигтай төрч юм уу. Тийм зүйл гарахгүй тул ерөнхийдөө бол хүүхдийг гаргахгүй байхыг хичээх хэрэгтэй л гэсэн зөвлөгөөнд одоо бүр ингээд тэгэхээр ямар одоо 100 баталгаатай хэлэх ямар ч боломж байхгүй. Тэгэхээр чиний хэлгээд байгаа хүүхдээ ирээдүйг бодоод ямар ч гений өөрчлөлттэй нэг өвчин ч юм уу нэгэмтэй байж болно гэдэг. Тэгээд эмэгтэй хүн ердөөс яа тэгэхээр одоо чи ингээд төшөлтөө тэр ингээд одоо эмбрионд байхад гаднаас нь асар их андрагийн ирээдэн шүү дээ. Тийм. Одоо цуснд бүр асар их байгаад байна шүү. Тэгэхээр тэр ураг яаж хөгжих вэ гэдэг нь бас тийм байна тийм. Хэрвээ эмэгтэй хүүхэд одоо энэ хромосомтой XX хромосомтой байх юм бол тэр эмэгтэй хүүхэд төрсний дараа ямар болох вэ гэдэг нь маш эргэлзээтэй учраас аборт хийх хэрэгтэй л гэсэн санаа баггүй. Түүнээс бол эрэгтэй хүн курс явж байхдаа жирэмсэн болчих. Тэнд бол ямар нэгэн асуудал бол гарахгүй шүү дээ. Эмэгтэй хүн энэ гог бол тромболоны циклтэй. Тэгэхэд юм галзуу баха. Тренгоко гэдэг. Тренгоко гэж өгөх юм байна л да. Трен байг биш тренгоко. За одоо ингээд баг сүүлийн асуулт болж байгаа шүү. За очихгүй ихнэртэй тий? Ихнэртэй. За чи ихнэртэй хэрэглүүлэх үү? Үгүй гэсэн баас. Яах вэ? Танай ихнэр чинь тэгээд болох уу? Би өстө гоё болмоор байна. Би энэ камер чинь шиг болмоор байна гэж. Тийм. Би нэг жоохон юм хэрэгэлчих би ядраад байна ч гэдэг юм уу. Эмх хүн гарч ирвэл яах вэ? Гүл юм шүү дээ. Миний угаасаа яг хүн өөр шүү дээ тий. Миний үс бодол эмэгтэйлийг л авах хэрэгтэй. Ямар ч хэсэн фит болохын тулд тий одоо манай ихнэр ингээд хаяа ингээ хүүхд төрээд жоохон фит биш яасан. Тэгтээ яг одоо ингээ битэж яасан. Өөрийнх нь тийм эмэгтэйлэг байгаа байдал надад амар гоё таалагддаг. Эмэгтэй хүн надад тийм эмэгтэй хүн бол эмэгтэйлэг л авах хэрэгтэй гэж би боддог. Тэгтээ яг тэр эмэгтэйлгээ алдаад тэмцээн билж байгаа хүнийг би эсэргүүцгүүл тэр хүний үз бодол чи би тэр хүнээс дургу биш. Мэдгүй би яг хариулв. Би л үгүй 100% хизээж бүр зүгээр л уурга яг уу гормон дэмжиж уугалаа гэж ялна гэ. Манай black baby. Эмэгтэй одоо ихчтэй ч юм уу тий. Эсвэл охин хүртээс бол хэрэглүүлэхгүй л гэсэн асуулт. За энэ асуултын хариулт нь бол ийм байгаа байхгүй. Би ч гэсэн тэгнэ. Би ч гэсэн огт зөвшөөрөхгүй.
Тэгээ яагаад манай багш дасгалжуулагч нар тэгээ ийм сэтгэлгүй хандаад байгаа юм бэ гэсэн л санааг хэлэх гээд байгаа байхгүй юу? Өөрийнхөө эхнэрт бол хэрэглүүлэхгүй тийм үү? Өөрийнхөө охин үрдээ хэрэглүүлэхгүй, эгчтэй хэрэглүүлэхгүй, охин дүүдээ хэрэглүүлэхгүй. Танихгүй гадны хүн байх юм бол та бөмбөгтчихэд байдаг тийм. Нөгөөт нь муухай олцоод байдаг. Тэр нь хамаахгүй байдал яахгүй. Яагаад ийм эмэгтэй хүн сэтгэлгүй хандаад байгаа юм бэ л гэсэн санаа хэлэх. Харин тийм. Нэг талдаа би ингэж бодож байна. Мэдлэхгүй тулд магадгүй хоёрдугаар болол хүчийсэн амьсгал гэсэн. Хогийн гар. Мөнгө бодож ганц хитэн цаас кермалгоо чих гэж эмэгтэй хүнийг ингээд тэмцээн бэлдээд ингээд байгаа. Ердөөсөө би түүх зөндөл за тамирчингуудын талаар мэдэн шүү дээ. Яагаад би ингээд намайг ирдэн шүү дээ. Яа блоклт ингээд. Ердөөсөө би ихэнгийн санаа манааг мэддэг ямар хүмүүс болцсон, ямар байдгийг мэддэг болохоор би ингээд надтай ингээд холбох би цамаа шууд хаатчих байхгүй. Яг гоо өдөр болон таалцдаг. Гэхдээ Facebook дээр чаттай надад холбогдож чадчихвэл дандаа л нэг юм болол зовлон яар. Мөнгө ихгүй юм. Тэмдэг билж. Чи зовлон ойлгож байгаа тийм. Тэгэхээр тийм хүн чи ойлгомжтой. Тэр зовлонгоо яриад ингээ мөнгө олохын тулд хинт ч юм зарна. Мөнгө гаргаад тэмцээнд өөрийнхөө бэлтгэж амьдралаа авах гэж өөрхөн гэр болгох тийчих гэж л юм. Тэгэхээр мэдж байгаа эмэгтэй хүнд ийм юм жил эмэгтэй хүн баг багаар л бараг алж байгаа л гэсэн үг шүү дээ бас. Тэгээд бас эрүүл мэндээр амар тохиолж байгаа юм болохгүй зүйл. Эмэгтэй хүмүүс хэлбэл өөрөөсөө бас хүмүүсэндээ нүүрэндээ ийм их амар цаг зарцуулж чаддаг бол тий ганц нэг маникюрын ийм их амар зас. Ядаж тэр сулгаан дээр цагаа зарцуулж байгаа. Эмэгтэй хүмүүс айгүй гинэ юм бэл. Тий. Ер нь гинэ. Багштай айгүй итгэдэг. За төгсгөл нь ингээд энэ бичлэг бол үзээд зарим нэг хүмүүс тодорхой хэмжээний мэдлэгтэй болсон байх гэж байна. Тийм, мэдлэгтэй болоод тэгээд угаасаа ойлгомжтой хэрэгэлцэн эмэгтэй санаард хэрэглээгүй л гэж хэлнэ л дээ. Энэ хоёр юу гоцж байгаа, яаж байгаа гэж хэлнэ. Тэгэхдээ бид нэр чинь зүгээр нэг худлаа яриад те. Мөрдөөсөө судалгаанаасаа бидний өөрсдөө судалсан биш. Дэлхийн олон мэдлэгтэй те судалгааны газрууд байгаа. Тэрнээс мэдээлэл авч бид нэр ингээд сонсож байгаа. Тэгээд тэрийг бид нэр та нарт үнэнгүй ингээд тохиолдлууд шийдэж байна. Тэгээд бид нэр ингээд амьдрал дээр тохиолдсон үдцэн дээ. Тийм. Тэгээд бид нэр ингээд үнэнгүй мэдээлэл тарааж байгаа. Та нарын төлөө энийг видео хийсэн шүү. Тийм. Энийг бол ялангуяа эмэгтэй дэсчрээ сонирхож байгаа хүмүүст үзүүлэлт их зүгээр баг. Тийм. Тэгэх юм бол нөгөө та багш тасгалжуулагч хамаа намаагүй юм ихээс ядаж түрүүний тун доо иймэрхүү юмнууд явд юм байна гэдгийг ойлгож шүү дээ. Тэгэхээр энэ бол хэрэгтэй бид. Тийм энийгээ сайн тэгээд одоо мэдсэн бол багш нараа сайн яаж одоо багш нараа бас тий сонгохдоо бас та нар тайг гэж бил ямар тайг бичин юуг мэдчихвэл сайн. Мэдхгүй бол багш чинь чамд ийм юм хийсэн гэдэг үл ядаж нэг мэддэг хүн л одоо чам руу хандаад асууж болно гэдэг тий. Асуу. Чи над руу бол дандаа ер нь асуудал олцоод ирэнгүүт ирдэг. Тийм. Гэхдээ нэг юм хэлчихв. Чи зүгээр нэг хүнтэй ингээд хариу ингээд ахлах 50,000 авдаг тий. Тэр чи 50,000 50,000 шүү дээ. 50,000. 50,000 төлхөө эсвэл одоо 50 саяар шатах уу гэх юм. Харин тэр би ингээд хэлээд за чиний багштай хамтарч явж болно. За яг хөө тэр багштай бүр 100% итгэхгүй бол за битсэн хоолны дэглэм цайглаа зүгээр ингээд чамлуу сандаад тэр нэг 50,000 төлбөр хийгээд тэгээд за чи ингээд эрүүл нүдэрээ хараад мэдэн нүдэрээ харж чагаар за энэ буруу байна, ийм худлаа байна гэл тэгэл 50,000 чи алдна. Тэгтээ чиний эрүүл мэнд насаараа өөрийнхөө амьдрах бие чи аварж байгаа л гэсэн үг юм хэлээ. Тийм. Тэгэд сүүлдээ хэлмээрээ бол за өшөө нэг юм те стероидын дарк сайдын талаар сэдв хавмаар үл те мэдгүй байл зүгээр биччихгүй бид нэр хоёр юу ч зааж тэр бол ягаад ийм хаана гэж юу юм уу эсвэл ягаад ураалууд их хуваад хэрэггүй вэ те яаж имжлэх юм бүрдээсээ яг нэг тийм төвлөрөө та нар хамгийн сонирхолтой сэдвүүд бид нэр тэрнээс ярихаас өмнө баг бүр сайн судлаад те бүр ингээд одоо юм чинь бид нэр хоёулаа хилтэй хүн те гадаад хилтэй хүн болохоор бүх юм чинь сайн судлаад ингээд та нар богино хугацаанд юм гоё видео контент хийгээд та нар ингээд өнгө өгж байгаа шүү. Тэгэхээр бидний ID nutrition те пэйж дээр лайк дараад RD Club-ийн одоо YouTube дээр одоо subscribe-гээ одоо YouTube дээр 2 дахь амиа эхэлж байна яагаад пэйж нь алдагдсан. Тэгээд миний пэйж гэсэн сүлд амар яц муурц. Гэхдээ яагаад гэвэл манай ихнэр админ гэсэн. Тэгээд сүлд би нэг зүгээр фаны ихнэр ингээд миний фаны бичлэг хийсэн чинь манай хүүхд орсон. Тинжээ нэг жоохон нэг иймэрхүү байсан. Гэхдээ би ямар санаач зүгээр ингээд фаны манай хүүхдгүү чаасан шууд манай
Дахиад нөгөө юу жоохон унтсан. Гэхдээ тэгэл байдаг юм. Түгээрээ бүр аим нэг юм муу юм. За төгсгөлд нь гялс нэгтгэхэд хэдийн юм хэлж. За эрэгтэй хүн дээр гардаг сөргөн нөлөөнүүд бүгд гарнаа. Өмнөх бичлэгийг бас үзээрэй эмэгтэй хүмүүс. Тэгээд бид хоёр бас эрэгтэй хүн зориулсан юм бичлэг хийсэн байгаа шүү. Хийсэн байгаа. Тэд нар бол бүгд гарнаа. Фармакологийн асуудлууд байна, ориг хүлхийн асуудлууд бас гарч ирнэ. За юм хэрэглэхээ болсны дараа бол сэтгэл готрол янз бүрийн асуудлууд гарч ирнэ. Сарын тэмдэг алдагдах асуудал бол энүүх юмд тэгээд сэтгэл зүйд мэдээж одоо би хаана буцаад ингээл өөхлөг болоод эхэлнэ. Буцаад бэлтгэл хийхлээр ачаалттай бэлтгэл хийж чадхаа болж эхэлнэ. За энэ бүгд бол тохиолдсон шүү. Тэгээд нэг орох гэдэг бол бас тэгээд насан туршид орчих гэдэг учраас 10 дахин бодороо гэдэг дахин харуулъя. Тэгээд төгсгөлд нь хэрвээ энэ бичлэгийг манай одоо багш дасгалжуулагчид тамирчид үзэж байгаа бол эмэгтэй хүмүүст өөрийнхөө эхнэр шиг те нэгт шиг охин үр шиг охин дүү шиг хандаач ээ. Битэн юм заваарсан юм хийгээд байлтаа л гэж. Яг тийм. Хэлмээр юм те. Тэгээ энийг үзээд битэн уурлаараа болно. Тэгээ уурлаад харин яг үзээ ядаад одоо энэ юугаа мэдтэн ингээл ингээд угаасаа тийм л бод тийм ингээд яриад ингээд яхаар нүү хүмүүс ч өөрөө мэдгүй. Тэгээ өөрийнхөө ярьсан юм бид нэр эсрүүцэхээр бид нарыг муулна. Энэ бол угаасаа хүний бие ауто одоо юу гэж хэлгөө ауто хамгаалт шүү дээ. Тийм шүү дээ. Би юм ярьж исэн эднэр мэддэг хүнээс өгөөсөн чинь заавал өөрийнхөө өмөрнө. Тэгээд өмөрөөд хэрүүлдэн дээр дуусна. Тэнд хооронд нэг конфликт үүсдэг байхгүй яа. Тэгэхээр ингээд би подкаст оруулчихсан тийм үү. Яа ингээд подкаст нөгөө багштай явж үзүүл. Нөгөө багш намаа харцаад наа чи юугаа мэддэг ингээл одоо конфликт үүсэдэг байхгүй. Тэгээд ингээд гол асуудал нь тэр конфликт одоо үүсэх. За би тэр багш нартай ч юм уу чи тэр багш нартай ч юм уу тамирчтай муудалцах нь нэг чухал биш. Хамгийн гол нь энэ мэдлэгийг цааш нь түгээж хүн илүү мэдлэгтэй болох юм бол асуудлууд гарах нь бага. Илүү эрүүл мэндэ хадгалж үлдэнэ л гэдэг л гол нь хүний амьдрал тийм. Би нэг бодож хийж байгаа шүү. Нэг нэгэндээ жоохон хайртай байя. Харин яг тийм. Нэг хайртай нэг хүн чинь бас бид нар чинь бүгдээрээ л нэг одоо юм л ертөнцийн явж байгаа юм чи тийм. Нэг ганц хідэн тавсанд ашиглаад байгаа биш. Ухаантай цагаараа босгочтой. Тэгээ дараагийн видео дээр уулзъя. Комент заавал бичээрэй. Юу сонсомоор энэ тийм. Бид нар бол задгаа дуртаач гэж хүснээр л юм тийм. Тэгэл мэдээлэл зөв тараах л хийж шүү. За тэгээ дараагийн бичлэгээр уулзцгаая. Bye.